Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй. Иргэдийн төлсөн татварын төгрөг бүр үр дүндээ зарцуулагдах ёстой. Гэтэл засгийн газрын 5 жилийн чиглэлийн хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 21.7 их найт төгрөгийг зарцуулсан боловч нийгэм эдийн засгт үзүүлсэн нөлөө тодорхойлогдохгүй. Аудитын тайлан дээр байна л да. Үүний шалтгаан нь бол үр дүнгээ хэмжих KPI буюу шалгуур үзүүлэлт нь буруу. Хэмжих боломжгүй. Оновчгүй. Зорилготойгоо нийцэхгүй байгаад байгаа. Намрын чуулганаар энийг маш олоудаа хэлсэн. Гэтэл тайлангууд яг байдгаараа л ороод ирж байна. Зөвхөн арга хэмжээний хэрэгжилтийгээ таарахчаад бодлогын хэрэгжилт нь 60-70%тай. Зарим нь бүр 100% биелэлтэй гэж буруу тайлагнаад байна л да. Алсын хараа 20-50, тэрний 3 дугаар хавсралт 73 KPI-тай. 5 жилийн чиглэл 95, 4 жилийн хөтөлбөр 152, жилийн төлөвлөгөө 205, төсвийн 1-р хавсралт эннээс жолон шалгуур үзүүлэлттэй. Энэ шалгуур үзүүлэлтүүд хоорондоо нийцэхгүй алдаатай байгаад байна. Энэ бол маш том ноцтой тогтолцооны асуудал. Энгийнээр хэлэх юм бол бид нэр шугам барьчаад жингээ хэмжих гээд яваад байгаа байхгүй юу? Эцэст нь давтаад хэлье. Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй. Засгийн газар төлөвлөгөөгөө зөв боловсруулад зөв шалгуур үзүүлэлттэй болох ажлыг нэн яралтай хийх хэрэгтэй байна. Ингэж бид иргэдийн төлсөн татварын төгрөг бүрийг үр дүнтэй зүйл зарцуулах боломж бүрдээд түүнийг хэмжиж чаддаг болно.